Сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь төргий. Түүхий ухааны доктор Болорцомын эзэн яруу найрагч Болт хоёрын Хэн эс үнэмшин хэмээх номноос Өвөр Монгол хэмээгшүүлгийг сонгож уншихаар боллоо. Өвөр Монгол хаан эзнийг минь алтан хэвлийдэн тээсэн хацаргоо өөлөн ихийн төрхөн молхнууд хаяа хэрхэхгүй зовлон хамтдаа тулсан хаддын манлай бүртийн өг хангираад хавт хасрын өрс мэрэгэн харваач хорчин хатгалахын загт оройлж ордог ураад мангууд эртний өвөг бодончрын хоожис 10 зүүн байран эзний минь намыг сахиж нойргүй хонсон хишигтэн харцгай шувууны жигүүр болон одгод нь харуулхын шүлэг дуудсан гэлгүүтэй баатрын сүнэг тахилгад хайлгад аслаагүй эзэн хорооны дарахад та бидний сүнсийг элгэнтэй нандинсан ордос авга нарын дэдэс бүх билгүүдэн чэжинд ахыган харуулсан гүнэг амтагцаар атал хагад авчулсан мөрнөөсөн халуун цусан савируулж хасаг тэрэг үрж ирсэн бие сэтгэлийн тэнхээ уймэн тонжилүүдэд үхрийн бас шиг цовуулсан ч үнэн чанарын гээгээгүй лэгдэн хутагдын захар хожуу үеийн хаадын голомж ширэлсэн нутаг хатан голын хүндий алтан хааны хөхөт язгуурын хил аялгыг хацаг шүдэндэн хадгалж яалт шүгэ үлдээсэн хутан монгол бичгээр шандуугийн шартал харуулсын дуу зохиож цамцсан дээрээ битсэн үнэн зүрхний үнэг Өөхөгт хаан Батмүрхийн 6 төмөн Монгол урайхаа халах цахар Юншаагүй төмөд ордос дөрвөн дээрэн үндэж битсэн төв 44 төмний 4 сая ус гартан бүлтэй бөхчүүдтэй үзэмчин хушуунд төрж гангийн урсгал хашсан ухаанд гүн гомбожав аниргүй цэнхэр зэрэглэнээс хоосон чанарыг таньсан ашаал харан багван дандар мэрэгдийн орон чимэг эрдмийн оргил завилсан ванчин малын хөвгүүд эрдний сэнти заларсан лувсан жилтмийн цахар боржгод түүхийг давчулсан сэцэн ломыгийн харчин болор эрхийг зангидсан аашванцхийн байран мянган хийгээс цацруулсан тэрмаагүй шинжир мэрэгэн гэгэний мэндэлсэн ирэмгий төв эрдний тавчийг цэцэлсэн саган цэцний ордос эрдэмтэн мэрэгдэн тавчвал шөнийн очиг өгөн болоо хайрлан саналцсан сэтгэлийн агаар нэгэн асан халуудагчийн бэрэлсэн оннуудын борхот харчмон хайсангүн гаадай мэрэн хамгийн дунд мөнхөрсөн нуун зайгийн төрхөн богдож авзан дамбыг ганингийн шоронгоос суллаж буян нэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн зон олон горлосоос тодорч гарсан хөвгүн зөрөгтөө баатар тогтхийн үлгэр домог шиг амьдрал байлдаж олсон тусгаар тогтнолын төлөө баатарлаг үйл эр зөргийн дуйл болоод Батгүний гэндэнд зогсоогоороо нөхцсөн баргын манлайван дамдын сүрэнгийн хоожис их нутгаан тэмцсэн эзнээгийн хуучин торгууд ээдрийн онцроо ихтэй 20 дугаар зууны үемээ элгэн садан монголчуудын ам дамжсан ярэ ийш тийшээ нүүдэлсэн их хадаггүй төв хайлж урсхийг дохиолсон зүүн цагийг сүрч хатууг зөөлөнд урвуулах ухаан сэлсэн өвөр Монгол түүхийн золиос болсон доголн нулимстай өвөр Монгол төрийн сүлтэн залбираад өмөрчүүлдэг өвөр Монгол даамай сайхан хилэн хариугтай хутгаагүй дархан мууминган батхаарганы монголчууд дайраа дэрвэл далай шиг өвөр Монголын ихээр тал тасад суусан нутаг анд нөхтөн санаж байна угсаа гарвал ярвал яахын аргагүй садан удаан жилийн нөхөрлөл сэв суулгаагүй анд уруул дордойвч элэг дордойдгүй үнэн улс тустаач үндэс нэгтэй өвөр Монголоо түүхий ухааны доктор Болорцомын эзэн яруу найрагч Болт хоёр